Зохиолч Төдвийн Гочоо. Хурандаа аюуш буюу Хуйнаа аюушийн хөгжилтэй явдлуудаас. Эх орны өнцөг булан бүрээс цугласан эрчүүдийн цуглаан цэрэг армийн дотор элдв адал явдлаар дүүрэн байх нь мэдээжээ. Тэгвэл 1960-70-аад оны үед олонний ам дамжуулан яригддаг нэг хошин шиг ярианы гол баатар бол хурандаа Хуйнаа аюуш гэгч зартай залжин сэрүүхэн сэтгэдэг эр байсан байгаа юм. Авт засварын батальон гэх ангийн захирагч байхыг би мэдэх бөгөөд нэг л удаа барааг нь харж байлаа. Махлаг шардуу царайтай сайхан хурандаа байсан та. Жаахан гуншаадуу маягтай хамраараа дуугарч ярьдаг хүн байсан болохоор үе тэнгийнхэн нь Хуйнаа гэгч хоч өгсөн билээ. Аюуш хурандаагийн айл баянг хэлж барах байдэ. Сонсож байснаас ганц нэгийг бичиж та бүхнийг жаахан хөгжөмөр боллоо. Уг нь би нэлээд олныг мэднэ л дээ. Нэгэн хавар батлан хамгаалах яамнаас анги нэгтгэлүүдийн аж ахуй тогтчлтын байдалд гэнтийн шалгалт хийх сураг авсан хурандаа хүнсний түгээгч Нярв цэргийг дуудаад "За, цаан чинь шалгалт ирэх гин. Хоёулаа дээлээ нөмрөхгүй гэмэл нэг л арга байна. Би чамайг дуудаад хүнсний агуулхаа нээж энэ шалгалтын дарга нарт үзүүл гэхээр чи түлхүүрүүдээ гээчгээд олохгүй байна гэж хэлээрэй. Хаалгын сайхан бодуулаад гадна талд нь гой хаяг хадчих гээд би штабын даргад үүрэг өгчихнө" гэж хэлээд гаргаж дэв. Түгээгч байлдагч тогтчил шаардлага хангахгүй муу агуулхаа жаахан эмхэлж янзлах гэж оролдовч олигтой юм болоогүй байж байтал нэг дэд хурандаагаар ахлуулсан үзлэгийн баахан дарга нарч ирж дэв. Хурандаа орлогч болон штабын даргатайгаа шалгалтын хүмүүсийг өрөөндөө хүлээн авч сайхан цайлангаа "За, дарга нараа, манайх армийн хэмжээнд туршлага болгож дэлгэрүүлмээр нэг л овоо сайхан ажил хийсэн байгаа да. Тэрийг л эхлээд үзүүлнэ дээ" гэж. "За хурандаа та юу хийчгээд үзүүлэх гэж яарад байна да?" "Манай хүнсний агуулгыг л нэг үзэж дүгнээд өгцгөө доо. Ахлагчаа, хүнсний түгээгч майлдагчийг дууд" гэж үүдэнд байх ахлагчид үүрэгдэж гинэ. Түгээгч ирж ёсол бол "За, байлдагч өвлжин хаваржин хийсэн ажлаа энэ дарга нарт үзүүл. Зургийг ч авч улаан од сонинд нийтлэх байх шүү. Золтойхон байгаараа" гэхэд нөгөөх цэрэг ёслоод "Нөхөр хурандаад илтгэхийг зөвшөөрнө үү?" "Илтэг." "Агуулгын түлхүүрүүдээ гээчгээд олдохгүй байгаа. Дарга нарт илтгэлгүй олчихъя гээд ололгүй хугацаа алдчихлаа." "Юу гинэ?" гэж ихэд уурсан босч очоод хоёр мөрдсийн хуу татч хаяад "За, нөхөр штабын дарга ганц нүүр тахлах ёстой ажлын маань ингээд нураачдаг. Энэ байлдагчийг хатуу сахилгад хийн. Тарих хөрөнгөтэй агуулгын хаалгуудыг лацдаж ломбодоод тусгай харуул манай гарга. Үүрэг гүйцэтгэг" гэд гаргачих мөртөө хөлсөө арчаад "Ийм үйлс нь хазаас юм гэж байх уу? За, би учрыг олж байдал хэвийн болохоор дарга нарыг дуудаж хүнсний агуулхаа заавал нэг үзүүлмээр байгаа юм да" гэж суусан гэдэг. Цэргийн анги нэгтгэлүүдэд хаврын хавартал жанжин штабын үзлэг гэж нэг айхтар шалгалт ирэхээс гадна бас явц дундын янз бүрийн үзлэг шалгалт тасарна гэж байхгүй л дээ. Шалгалтанд явах бие бүрэлдэхүүнд дарга нар "Цаад аюуш хурандаа чинь их зальтай шүү. Молигдуулв да" гэж захиж явуулаад л молигдуулчихдаг байсан гэдэг. Бас нэгэн хавар тэдний ангид сайдын нэрэмжит шалгалт гэж иж бүрэн шалгалт ирэх хуваартай байжээ. Ангиж их бэлдэж гин. Тэдний ангийн хангалт хариуцсан орлогч нэг махмараатай ахмад "Хурандаа, би яаж ч хичээгээд модон морин дээгүүр л гарч чадахгүй нэ" гэвэл "За,
Шинэ зүгээр л модон морины хажуугаар нь гүнхтэй нэг алгачаад л цаа талд нь дамжчихсан янз үзүүлээрэ. Би нэг арга бодъё гэж дээ. Хангалтын орлогч Ахмад бай. Би модон моринд гүйцэтгэе гингүүт хурандаа. Хөөх та нар тэр богдуулын модыг хараач хэмээн чангаар дуу алдаж дээ. Хүмүүсийн толгойд төмөр гисэн бодол зурс хийж бүгд нэгэн зэрэг тийш харвал Ахмад хараагаад бууж байгаа бололт хурандаа сайхан ногоорч байна шүү. Манай орлогч модон моринд сайн л да гэд хээвник зогсож байсан гэдэг. Бас нэг удаа шалгалтынхныг хурандаа дагуулад галдгоонд орохоор очвол галдгооноос зөрөөд нэг гахаан томуу тоороо гарч гүйжээ. Цэргийн анги бүрэл туслах аж ахуй үедээ гахаа үржүүлж хүнсэндээ хэрэгэлдэг байсан л да. Хурандаа муухан инээх айдаад би эднэрт их хатуу шаардлага тавьдаг хүн л дээ. Ямар цэвэр цэмцгэр байсан ч гахаа тавиад л байгаа. Шалгалт хэрэг гэж байхад санаанд нэг л хүрэхгүй байхаар нь энэ удаад баримл зурмал гахаа биш бүр амьд гахаа тамчгаад шахаж шаардаад байгаа юм. Та нөхдийг ирэх бараанаар эцэн нүрэндээ гахаагаа гаргаж хөөж байгаа юм байна л да. Аргагүй дээ басч гэсээр дотгошорвол хоол хутгадаг модон иштэй том шанган шалан дээр хэвтэж байхыг харсан хурандаа очиж өшгөлөөд. Үнслэг шалгалтын дарга нар ирж байхад энэ үнсний утгаараа аваач та нар гэхэд шалгалтын хүмүүс юу ч анзааралгүй өнгөрч байсан гэдэг юм. Бас л хурдан сэрдгэр шүү. Бас сар бүрийн эхний болон 3 дахь даваа гараг бүр өглөө 9 цагт анги нэгтгэлүүдийн захирагч нар тэр үед дарга нар гэдэг байсан юм. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын өрөөнд нэг нэгээрээ цовон орж ажил төрлөөн танилцуулж ажлын чиглэл үүрэг даалгавар авдаг байж л дээ. Ямагтл хоцорс хийж ирэх мөртөө нэг мэдгтэл аюуш хурандаа төрүүлж орчхоод л яагаачгүй эрт явчихад байдаг байж. Нэгэн удаа дарга нарыг генералын ажлын өрөөний үүдний хүлээлгэн өрөөнд ирэхэд аюуш анаахан ирээгүй байх үед тэд зэрэгцээ сандлууд дээр шахаж сууцгаагаад за хэдүүлээ өнөөдөр яг очир дарааллаараа шахаж сууцгаагаад аюуш хурандааг хамгийн сүүлд оруулна шүү гэж тохиролцжтэй. Аюуш хурандаа ч цагаас ялгүй өмнө орж ирж нэг сүрхий тойруулж харснаа хамгийн сүүлийн хүн дээр ирж гар бариад амрыг гэнэ ментэргээд хэдэн үг солиод дараагийн хүнтэй мөн тэрчлэн нэг бүрчлэн гар барьж сүйд болох зураа байн цагаа хараад л байх юм гинэ. Аюуш хамгийн эхний хаалганы аман дээр суусан буурал лувсан дорж хурандаатай нэлээд удаанаар чанга инээдтэй юм ярьж зогссноо цаг руугаа нэг хялам хийнгүүтээ жанжин штабын даргын өрөөний хаалгыг татаад орхуу генерала гэвэл цаанаас нь ороор гэх дуулдаад бусд нь яаж чадалгүй нэрхийтэл инээлдээд хоцорсон гэдэг юм. Зохиолч Төдвийн Гочоо уншсан Эрхэнбаярын Баттарч. Инээвэл залууч нь та бүхэндээ инээдмийн баярын мэнд хүргэе.